Би мөрөөдсөн маш их ажилласан. Тэр их хөдөлмөрөө бол өнөөдөр талаар болгочоод байж энэ. Би энэ байрыг авахын тулд гадаад 4 хүүхдээ орхиод ингээд ажил хөдөлмөр хийгээд ингээд байраа авсан боловч өнөөдөр энэ байранд орж чадахгүй. Миний байранд өөр хүмүүс өнөөдөр энэ байранд амьдарч байна. Маш их харамсалтай байна. Нарав 4 хүүхдийн ээж өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүдийнхээ төлөө бүгд найрамдах Солонгос улс руу 2 жил ажиллахаар явсан юм. Тэнтэн аяг тав гугаах. Тэгэл ер нь бол дандаа л хар хэцүү ажлуудыг хийжсэн те. Ногоо ураах. Тэгээд цэвэрлэгээ энэ төр гэж зөндөл ажлуудыг хийжсэн. Барилгатай ирж бас ажиллаж байсан. Бүтэн 12 цаг босгосоо байдалтай одоо усны хувцастай, усны худалтай ажилладаг тийм нэг хэцүү хүнтэй юм хөдөлмөр хийдэг байсан. Ирээд бүр нэг бас тамирдаж ядарсных бас ер нь янз бүрийн өөрчлөлт орсон байсан. Би ийм байдлаас хамаараад бүр хүлгүй болсон. Босож чадахгүй бүр хүл мэн мэдээг болоод эргэн зэртээр амьдарч байсан. Нэг өдөр Facebook үзэж байгаад аимшигтэй мэдээ олж харсан юм. Захиалсан байраа 2023 онд би нөгөө өөр айл зарагдсан зарын групп дээрээс ингээд харсан. Араас нь тий бараг л мөрдөн байцаг шиг ажилласан. Явх болгонд л өрдөөсөө л хаалттай. Тийм боломжгүй бүтэмжүүл гэсэн мэдээллийг би авч ирсэн. Нарав хүний нутагт зовж цуглуулсан мөнгөөрөө 2019 онд орон сууц захиалгах гэрээ байгуулж ойролцоогоор 70 сая төгрөг бэлэндүүлснөөр байр худалдаж авсан. Гэсэн чи түүний байрыг өөр айлд давхардуулан зарсны улмаас одоо болтол гэр орондоо орж чадаагүй байна. Хүүхдүүд дээрээ байж байгаа. Бүл бүтэн хүний амьдралыг ийм оронгоор нь эргүүлж ийм байдалд хүргэсэндээ тэр одоо ерөөс гимшигч янзгүй байхгүй. Харамсангүй гимс энэ хүнд мэд тэгслээ шүү гэдэг юм. Тэр хүмүүс тийм ерөөс бодол байхгүй. Барилгын салбар хөгжихийн хэрээр норовтой адил хохирогчийн тоо олширсоор байна. Эмэгтэй хүн барилгын компани дээр очиод уулзахаар бас асуудал шийдэгдэх нь удаашралтай байдаг тий. Эмэгтэйчүүдийг одоо дарлаж болно гэдэг юм уу, дээрлэж болно гэдэг юм уу, эсвэл үл тоодогч юм уу тий. Тэгэхээр нэг хохирогчдын дийлийнх нь 60% нь бол эмэгтэйчүүд байна. 2025 оны сүүлээс эхлүүлээд энэ оны 2 сарын 25 тий. Түүний өдөр бид нар бас харахад орон сууцтай холбоотой орон сууц захиалаад хохирсон иргэд тий. Эсвэл одоо алга болгосон салхингийн шинжтэй энэ ийм 28 өргөдөл хувилсан. Гэтэ 28 хүний гэсэн үг ш. Нэг одоо өргөдөл нь л гэхэд 100 гаруй иргэдний асуудал, сая төгрөгийн асуудал яригдж байгаа шүү дээ. Энийг бүх юм бүлэгдсэн орчныг бүрдүүлэх зүйтэй байна гэдэг чиглэлээр ажиллаж байна. Ийхүү манай улс зах зээлийн нийгэмд шилжснээс хойш барилгын салбарт иргэд хамгаалагдаагүй эрх зүйн орчин бүрдээгүй өдий хүрчээ. Норов хэдийгээр шүүхээс байраа биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хүлээн авах шийдвэр гаргуулж чадсан ч өнөө хүртэл биелэгдээг байна. Тэр 7 жилийн хүлээлт насан туршийн хичээл зүтгэлийг юугаарч орлох боломжгүй талаар дурдж анхаарах ёстой төр хариуцсан албан тушаалтнууд нь хийх ёстой ажлаа хийхгүй байгаад гомдолтой байгаа талаараа дурдж байсан юм. Би одоо бүхэл зүйлийг зөв одоо зөв шугамын давууд хийсний хариуд 7 жилдээ одоо энэ зовлон бэрхшээлийг маш их амслаа. Би сэтгэлийн болон эдийн засгийн маш их хохирол амссан. Тэгээд одоо ээжүүд минь одоо хүмүүс маань над шиг битгий гэж хохироосоо бүхний золиос битгий болосоо л гэж хэлээ да. Одоо би байрантаа орхол хүсэлтэй байгаа. Тэр байр одоо ер нь бол өөртөө авна л гэж бодож байгаа.